хамгийн ихний зочнотойгоо ярилцахад бид болсон монголчууд бид монгол хэл бичгийн арвин их олон зууны түүхтэй ард түмэн билээ. За монгол бичгийн эртний дурсгалуудын талаар та бүхэнд зочин маань мэдээлэл өгөх болно. Манай студид Монгол Улсын их сургуулийн монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш доктор Жавхлаа өргөдөж ирсэн. Өглөөний мэнд төрхий. Өглөөний мэнд. За сайхан амарсан өглөө хэрхээ эхлүүлээ. За сайхан амарлаа. Өглөө хөтөлбөр болохоор та хэтрүүл ирлээ. Тэгээд одоо залгаад бас манайх нөгөө их сургууль бол 7:40 хичээлтэй байдаг л да. Эхний цаг бол хичээл байсан учраас ингээд өглөө хөтөлбөрийн зочноор оролцож байна. Монгол Улсын их сургуулийн монгол хэл бичгийн багш гэсэн үг тийм. Тэгээ Монгол хэл шинжлэлийн тэнхим. Тэгэхээр нэг хэл шинжлэл сурвалж судлал дээр гээд манайх чинь хөтөлбөр дээр их олон хичээлүүдтэй тийм. Ерөнхийдөө бол монгол бичиг сурвалж судлал тэр тал руу хичээл заадаг л да. За зөвчтэй хоёлаа монгол бичгийн эртний дурсгалуудын талаар мэдээлэл өгнө. Анх хэдий үед одоо анхны олдврыг олсон юм болоо? За ер нь бол монголчууд гэлтгүү дэлхийн одоо үндэстэн болвол хэр хэмжээний дурсгалтай, хэр хэмжээний түүхтэй, соёлтой байна гэдэг бол тухайн үндэснийх нь бичиг соёлоос бол харагдаж идэг. Тэгэхээр монголчууд бол түүхэндээ бол их урдаан хугацааны бичгийн соёлын үеийг бол үлдээсэн. За монгол хэлний дурсгал гэх юм бол бүр эртнээс эхлэх баг. Өнөөдөр бол хүнээ үеэс ахуулаад бол явж байна. Монголчуудын хувьд бол яг одоо монгол бичгээ төрөн бичиг болгож хэрэглэсний цаг хугацаанаас эхлэх юм бол 1206 онд бол монгол бичгээ төрөн бичиг болгож хэрэглэж байгаа. Тэрнээс хойш бол үндсэндээ бол нэг эртний дурсгал гэж үзэх юм бол 13-аас 14 дугаар зууны хугацаанд нэг яг монгол бичгээр хадгалагдсан байна. 200 орчим дурсгал байна л да. Тэгээд энэ 200 орчим дурсгал тухайн цаг үед бол монгол хэлийг тэмдэглэсэн бас олон дурсгал байгаа л да. Дөрвөлжин бичгийн 100 гаруй дурсгал ч юм уу. Араб бүсгээр тэмдэглэсэн бас нэг 20 гаруй дурсгал. За ингээд хятад бүсгээр тэмдэглэсэн бас нэг 10 гаруй дурсгал ч юм уу. Эдгээр бүгдээрээ монгол хэлийг тухайн одоо бүсгээр тэмдэглэсэн байдаг л да. Гэхдээ яг энэ дотроос л онцолж ярахад бол монгол бичгээр тэмдэглэсэн 200 гаруй дурсгалыг бол ер нь л ярьж болно гэсэн үг л дээ. Тэгээ энэ дотор дурсгал дотор бол мэдээж одоогоор мэдэгдээд байгаа монгол бичгийн анхны дурсгал бол Чингисийн чулууны бичиг байгаа. 1818 онд бол одоо олдсон. Тэгээ олдсон цагаас хойш бол цаашаага нүүлгээд одоо юунд бол хадгалагдаад Эрмитаж хадгалагдаж байдаг тийм. Тэгээ 1224 онд бол хамаарагддаг ийм эртний дурсгал бол байгаа. Тэгээ түүнээс хойш бол яг уу энэ монгол бичгийн дурсгалуудыг бол дотор нь бол нэг хэдэн төрөлд бол хувааж болно л доо. Нэг нь хөшөө чулууны бичээс гээд одоо саяны миний хэлдэг Чингисийн чулууны бичигтэй холбоотой тийм. За нөгөөх нь бол мэдээж бар ном хэвлэлийн гээд мэдээж том хөрөн байгуулж ирсэн улсууд болохоор өөрсдийн гэсэн ном зохиолоо туурвж хэвлэж тарааж байсан. Тэгэхээр тэр бүтээлүүдийн бас нэг дурсгалуудыг ярьж болно. За мэдээж гараараа бичиж байсан тийм ээ. Тэгээд цагтлал явуулж байсан ч юм уу. За гар бичмэлээр бичсэн зохиол бүтээлүүд байдаг ч юм уу. За ингээд төрийн иргэг явуулж байсан юм чинь тамга тэмдэг, пайз зэтэр гэдэг маш олон зүйлүүдийг бол бид нэр ингэж 4 5 төрлөөр бол хувааж болно л доо. Тэгээд мэдээ ингээд энэ төр бол Чингисийн чулууны бичиг тэргүүтээ бол энэ Монгол одоо хад чулуун дээр бичсэн бичээсүүд бол хоёр төрлөөр голцоо бичигддэг. Нэг нь бол сэлсэн байдаг. Нэг нь бол одоо бэхээр тэмдэглэж үлдээсэн байдаг. За ингээд энэ дотор бол хамгийн бага нь бол нэг 3 мөр ч юм уу те дөрвөн хатны бичээс ч юм уу байж идэг. Тэрнээс ахуулаад хэдэн зуун хүүхдэд бичээс төртөл байна л да. Одоо бүгд наримдах хятад ард улсын одоо Хянан мужийн Шавлинизм татгалзаж байгаа хувлын хааны маш том царлаг бичвшилүүд байж байгаа шүү дээ чи. Гэхмэжлэн ингээд юм дурсууд бол байна. Одоо энэ анхны гэсэн татгалтай дурсгалуудыг ингээд судлаад үзэхэд ер нь энэ тэр үеийн хэл соёлоор бол одоо ахуй амьдрал ямар байсан тийм ээ югар онцлог байсан тэр үед ер нь яаж одоо тэр хэл бичгийг соёлыг түгээж хэрэгэлдэг байсан ч гэдгийг олон зүйлийг таньж мэдэж болох бах. Судлаач хүний хувьд яг тэр зүйлсийг судлахад одоо үеийнхээс ер нь юугаараа өөр байсан тийм ээ анхны гэсэн татгалтай зүйлийн онцлогууд энэ талаар. Тийм бид нар бол монгол бичгээр олдож байгаа дурсалтыг одоогоор бол анхны гэж ярьж байгаа. Гэхдээ бид нар монгол бичгийг бол тэр үеэс авч хэрэгэлсэн гэсэн үг биш байна л да. Тийм тэгэхээр бид нар доогоор мэдэгдэж байгаагаар бол нэг 5 6 дугаар зууны үед бол монголчууд бол монгол бичгийг авч хэрэгжилж байсан юм байна. Тэгэхээр тэр хугацаанд
болвол одоо олдож байгаа дурсгал хүртэл бол тэр Монгол бичгийн өөрийнх нь одоо хэл найруулга бүтц тийм ээ одоо албан бичгийнхэн тэр сонгож байгаа үг хэллэлийг тогтсон тэр дэг жайг бол тэндээс маш тодорхой харагдал та төрийн хэрэгцээнд хэрхэн хэрэглэх үү албаны хэрэгцээнд хэрхэн хэрэглэх үү ардууд яаж хэрэглэх үү гэдэг тэр дурсгалуудаас бас тодорхой харагдана. Тэгвэл энэ дурсгалуудаар байж байгаа үгийн үг болгон үгийн сан болгон болвол одоо монгол хэлний нийт үгийн санг бол илэрхийлэх боломжгүй тийм. Гэхдээ ямар ч байсан албан бичгийн үгийн санг бол маш тодорхой хэмжээнд бол илэрхийлж болно. Жишээлбэл бол гар бичмэлийн дурсгалууд гэж би хэллээ л дээ. Тэгэхээр гар бичмэлийн дурсгалууд дотор бол их сонирхолтой нь Ил хаан тулсын үеийн энэ албан бичгүүд байна. Тэгэхээр энэ бол нэг 80 орчим жилийн Иран, Ирак, одоо Азербайджан тэ одоо исламын шинэ ертөнцийг бол энэ захирж байсан монголчууд бол нэг 10-аад хааны нүүр үзсэн байна. Монголын 10-аад хааны. Ингэж явах үедээ бол энэ Мамлюкүүд гэж хэлдэг л дээ. Одоо энэ Сирийн нутаг буюу одоо энэ Египтийн нутаг дэвсгэр дээр энэ Мамлюкүүдийг бол энэ одоо холдон зайлуулах зорилгоор бол энэ христийн шашинтай бас улс үндэстнүүдтэй бол албан цагтлал явуулж хавсарч бол одоо тэдний бүр хуучны одоо ариун тагшин газар болох тэр Иерусалимыг бол чөлөөлж өгөх саналуудыг бол их тавьж ирсэн. Тэгээд хамтдаа ингэ 50 сайхан амьдарцгаая гэдэг агуулгатай юмнуудыг явуулж байгаа. Тэгэхээр Мамлюкүүд нь бол тэнд бол нөгөө эзлэгдээгүй исламын шинэ эсрэг байж исэн тийм нөхдүүд байсан бахан л та. Тэгээд тэдрийг ч юм уу ингээл уулын үгүүд гээд тэр нөгөө ассасинчүүд гэдэр гэж ярьдаг. Тэдрийг хүртэл ингээд монголчууд тэр исламын шинэ ертөнцид бол дарж байсан тиймэрхүү юмнууд байгаа. Тэгэхээр энэ албан тэр дотроос бол маш том агуулгууд их гарч байгаа л да. За жишээлбэл энэ хүчрхэг гүрэн байж ах үед тэр цэм энэ 13 14 дугаар зууны үед бол одоо энэ турфанаас их томоохон хэмжээний сутар номод олцсон байдаг л да. Хэвлэмэл ном бүтээлүүд болсон. Хэвлэмэл ном бар бүтээл дотор бол ер нь 80 гаруй за бүтээлүүд байдаг боловч одоогоор бидэнд бүтэн олцсон бол 2 хон байдаг. Бус нь бол яг зүгээр тасархаа зарим хууцуд нь юм олцсон. Энд 2 хон бүтээл олцсон. Нэг нь Бурхан багшийн 12 зохионгуу гэж. Тэгэхээр Бурхан багшийг одоо энэ эхийн хэвлэлд одоо бүрэлдэхээс ахуулаад нэг насны нирван дүрийг олох хүртлээр тэр одоо амьдралыг бол 12 бүлэгт бол хураангуулж бичсэн. Тэгээ энийг бол одоо Чойс Озер монголчууд бол өөрсдөө энийг бол бичиж за цааш нь бол орчуул түгэж ийм сайхан бүтээл байгаа. Тэгэхээр Бурхан багшийн 12 зохионгуудаар бол энэ бас их одоо уран сайхан юу гэдэр зураглал гэдэр бас харагдана л да. За нөгөө талд нь бол энэ дахимдуу бичиг гэдэг нэг одоо бол Бээжингийн одоо хааны ордон гэж хэлдэг л да 20-т хот гэж хэлдэг. Тэгэхээр Бээжингийн хааны хотын 1-р архивд бол хадгалагдаж байгаа ийм дахимдуу бичиг. За энэ бол мэдээж бол күнзийн одоо эртний күнзийн сургаалаас болвол ард иргэд хаад одоо ард бүхэн бол одоо бол энэ сургаал номлол дахимдуу чиглэлийг бол баримталж явах хэрэгтэй гэсэн тийм ардын маягтай тийм сургаалыг болвол энэ төр төсний үед бол энэ Йохан Гүрний одоо бичгийн баруун гарын төшмөл бол төмөр гэж хүн бол 1307 онд бол энд орчуулсан. Тэгэхээр энэ хятад хэлэн дээр байсан энэ дахимдуу бичгийг бол 1307 онд бол монгол хэлээр орчуулсан байна. Гэх мэтлийн ингээд энэ монгол бичгийн өв соёлын тухай бол энэ дурсгалаар нь бол маш тодорхой ярьж байна. Та бүхэн саяхан бол мэдж байгаа те нөгөө Роман пап ирээд явлаа. Гэтэл тэн дээр бол ерөнхийлөгчд бол тэр загтал бэлгэлж штэ те. Тэр загтал дээр нэг тэр загтлын гол хүчтэй нь юунд харагдаж байна гэхээр тэр тамга байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр 1246 онд бол тэнд Гуйк хаан бол тэнд бол там нөгөө миний санааны хэлдгээр бол нөгөө Франц, Англи, Мангли тэр энэ хаад хам нам бол загтал бичиг илгээжсэн хамтарч одоо ив нэгдэлтэй буюу бусдыгээ дарж ингэж хамтдаа ивдэг тухтай бай. Энийг бол дэлхийд хэмжээнд Pax Mongolica гэж хэлдэг л дээ. Таймны Монгол ус гэж хэлдэг. Тэгээ 100 гаруй жил бол энд бол инх тайван байлгасан учраас тэрийг хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр бол тэр Гуйк хааны тамга байгаа шүү дээ. Гуйк хааны тамга гэж бид нар одоогоор нэрлэж байгаа боловч Гуйк хааны хүртэл монголчууд Тэрцмаа Чингис хаанаас эхлээд Гуйк хааны хүртэл бол Монголын төр тамга алдалт оройтойг байхгүй. Тэгэхээр тэр тамга Чингис хааны тамга гэсэн үг. Гайхалтай ингээ яриад байвал монголчуудын түүх нэвч Чингис энд дурсгалууд энэ сайхан түүхүүдийг сонсох сайхан байна. Гэтэ бидний ярилцах хугацаа богинохан юм. Дараагийн удаа бас үргэлжлүүлээд үзэгчтэй илүү сайхан олон мэдээллийг өгөх байхаа таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа, та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. За үзэгч та бүхэндээ Монгол бичгийн эртний дурсгалуудын талаар Монгол Улсын их сургуулийн Монгол хэлхий шинжилгэлийн багш доктор Жавхлантай ярилцлаа.